Зайсан байцгаана уу? Энэ удаагийн дугаарыг OneXBet хамтран хүргэж байна. Хэрв та 21 болон түүнээс дээш настай бол доор байрлах линкээр орж бүртгэл үүсгэхдээ товчлогдсон промо кодыг ашиглан эхний цэнэглэлтэндээ 100% бонус аваарай. Та өөр төгрөг дүнгээр бооцоо тавьж хит автахгүй байхыг анхааруулж байна. За тэгэхээр каноны гол үйл явдлаа. Боссынхаа өмнөөс ял авч 10 жил шоронд суусан Сүүхёг эцэст нь суллагдаж. Сүүхёг 10 жилийн дараа шоронгоос суллагдахдаа охинтоо гэдгээ мэдээд гэмт хэргийн бүлгээсээ гарахыг хүссэн ч дарга нь түүнийг явуулахад бэлэн биш байна. Сүүхёг өөрийн зүйлсээ аваад шоронгоос гарч алхасаар өөртөө бэлдсэн машин дээр ирнэ. Урд салхины шил арчигчсан дээр Kaiser Group-ийн ерөнхийлөгч Park Hyung-г захирлагдсан нэртэй нэрийн хуудас олж машин байх хувцас центрээс солиод л явна. Түүний холоос ажиглаж байгааг анзаарна. Машинаасаа яран давхиж байгаагаар кино эхлэнэ. Дөрвөлсөлөгдөж гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Kaiser Group-ийн ерөнхийлөгч Юнгүгтэй түүний сугны ус Сэнгжүүтэй хувийн саундаа сууна. Чи мэдсэн үү? Сүүхийг өнөдөр суллагдсан. Цаг хугацаач хурдан юм а 10 жил болсон байна. Би түүнийг гарч ирэхгүй л гэж бодож байлаа гэж хэлхий сугны ус Сэнгжүү буруу ойлгоод би түүнийг зохицуулъя л гэнэ. Дөрвөлсөлөгдөж тосгонд байрлах сумд нэгэн залуу пасторт нүглэн амжилж багада нэлээд их дарамтлуулдаг байсан. Тэднээс өвшөөгөө авсан тухайгаа хэлж дуусаагүй байтал хаалга төгсөж бэлэн болсон явцгаая гэж хэлснээр пастрыг нухаад сүмээс гарч зүхтаана гар аргаар хийсэн шилтээ тесрэг бодисыг идэвхжүүлээд сүмийг юу ч үгүй дэлбэлнэ. Тэдний эрэгтэй нь Вүүжин, эмэгтэйг нь харин Жина гэдэг бөгөөд маш аюултай хөлсний ялуурчд бөгөөд мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн. Сүүхийг 10 жилийн дараа шоронгоос суллагдаж найз бисгүй Минсод дөрж уулзсан түүнд юу ч хэлэлгүй орхиж явсандаа уучлалт гуйна. Минсод түүнд уурлаж боломж олохгүй ч гэсэн балетын сургууль дээр түүнийг дагуулж ирсэн нь түүнд нэгэн зүйлийг хэлсэн нь 10 жилийн өмнө уулздаг байхдаа Минсио жирэмсэн болсон бөгөөд тухайн үед Сүүхийг хэлэх гэсэн ч холбогдож чадаагүйг түүнд хэлнэ. Сүүхёг тухайн үед утсаа авахгүй шалтгаан нь Юнгүкийн захиалгаар боссоо хүнэж байсан бөгөөд цагдаа нарт баригдаж 10 жилийн хорхиол авсан байна. Сүүхёг охинтой гэдгээ мэдээд уулзахыг хүссэн ч найз бүсгүй Минсион хэрвээ чи хамтдаа байхыг хүсвэл дахиж тийм ажил хийхгүй байхыг түүнд сануулж гэр бүлээ тэр тусмаа түүний охин Имбигийн аюулгүй байдлын төлөө гэв. Сэнжүүд дуудлага ирсэн нь туслах нь байлаа. Өөрийгөө Сүүхёг гэх нэг хүн захирлын нэрийн хуудсыг үзүүлж түүнтэй уулзахаар ирсэн гэж хэлэхэд Кан Сүнжүү яаран доош бууж Сүүхёгтэй уулзахад Юнгүктэй уулзахаар ирлээ гэдгийг хэлв. Чи захирлыг нэрээр нь дуудаж болохгүй. Бид Юг гэж дууддаг. Бас корпорацийн Югтэй уулзахдаа заавал цаг авах ёстой энэ төр гэдэл зогсож байтал лифтний хаалга нэгдэж Юг Сүүхёгтэй уулзахаар туслахаа явуулсан байлаа. Манай хоёр уулзаад гар баринд тэврэлдээд зүү татаад хөлөө уулсан бэлэг таалагдсан уу? Сүүхёг түнд нэг л үг хэлсэн нь надад санаа зовлтгүй гэдэг. Нилийн ширүүн байдлаа хэлсэн нь зайгаа барихаар шийдсэн бололтой. Суугны өсч Сүүхёг дээр ирээд хэд халагдсан ч манай хүн юу ч болоогүй мэт уул шиг л ноён нуруутай зогссоор цаашид хамтарч ажиллах шаардлагагүй. Би энгийн амьдралаар амьдрахаар шийдсэн гэж хэлээд гарахад Юг түнд цүнх дүүрэн мөнгө үлдээн лифтэнд оруулсан ч манай хүн сохорч зоос авахгүй явсан нь Югийн санаа зовж түүнийг өөр хамтрагч болсон гэж таамаглана. Сугны үс Кан Сүнжүүд түүнийг ажиглаж байхыг үүрэг болгов. Яг үнэндээ Сүүхёг охинтой гэдгээ мэдээд гэмт хэргийн ертөнцөөс зүгээр л явахыг хүссэн юм. Минсио имлэг дээр ирж шинжилгээний хариугаа авах ба хурд хавдар туссан имжилгээ хийлгсэн ч сайжрахгүй байгааг олж мэднэ. Охиных нь тарах цаг болсон тул охиноо авахар явна. Сүүхёг эртний найзтайгаа харж уулзах ба тэрээр тусгай бэлтгэгдсэн алуурчин байсан ч гэр бүлтэй болсноор энгийн амьдралыг сонгосон ч тийм ч сайн биш байгаа ч гэр бүлтэйг хамт байгаа нь үн маш их чухал. Энэ сонголтонд харамсахгүй байгаагаа түүнд ярьсан нь манай Сүүхёгч эргэл буцалгүй шийднэ. Сүүхёг найзтайгаа уулзчаад алхаж байтал түүнийг дагаж байгааг олж мэдээд шууд ирээд уулзсан нь нөгөө сугны үс Кан Сүнжүү байлаа. Мань хүнж бууж ирээд л энгийн амьдралаар амьдрах ямар байгааг жүнхүү найзаасаа харсан нь ялруухан л харагдаж байгаа биз. Чи бас ийм болмоор байна уу гэдэг түүнийг Югийн хийгснийг хийгээд л явбал чиний хувьд бол энгийн амьдрал. Эсвэл би та хоёрыг хилэн хэсэг болгоод өгч чадна шүү энэ төр гэдэл үг шидэстэй. Манай хүнч надад санаа зовлтгүй гэж хэлээд түүний мөрөн дээр алгадаад явна. Нөгөө хоёр хүснээ алуурчин баяраа тэмдэглээд хотын захад ирээд цаашид илүү ихийг олмоор байгаагаа ярилцсан.
Удалгүй дуудлага ирсэн нь Кан Сунжу байлаа. Кан Сунжу харин өөр нэг ажил байна гэд. Гэхдээ энэ удаа төлбөр нь 2 дахин ихийг өгөхөө амлаж манай хоёрч баяртайгаар түүний өгсөн ажлыг хийхээр тохиролцсон. Сүгийг найз бүсгүйгээ дагаж Мисио охиноо сургуульд нь хүргээд буцах үед бэлэг энтер өгөх гээд л араас нь гүнээ. Тэдний ярилцлаа зогсож байтал гинэтэл Миосогийн бие муудаж ухаан алдана. Шүүдэл машиндаа суулгаад хамгийн өөр байрлах эмнэлэг рүү яарн явна. Замдаа дүүжирлэхтэй байсан тул замаа тувчилж хаалттай байсан замаар давхиж ойролцоох төв зам руу орох гэж байсан ч харамсалтай нь өөр машин нэрч тэднийг мөргснөөр тэд осолдоно. Тэнийг мөргсөн машин нөгөө хөсний алуурчид байлаа. Машинд нь сүрлүүлсэн байршил тогтоогчоор байгуулж ирнэ устгах гэсэн боловч эргэн тойрны барилгын ажлын хүмүүс тэднийг харж байсан тул энэ удаа түүнийг хөнөөхгүй зүгтаав. Сүүхийг найз бүсгүйгээ эмнэлэг авч ирнэ. Өөрөөс нь болоод гимтсэнд маш их харамсан. Нөгөө хоёр алуурчин ч өөрсдийн хийсэн хатаасан бүү болон тесрэг бодисоо бэлдэж түүний хөнөөхөөр явцгаав. Удалгүй өхний тарах цаг болж гэрийнхэн гадаа ирж Нинсогийн уцаар залхахад ойролцоо явсан охин утсаа авсан нь Имби байлаа. Гинэтэл нөгөө хоёр маань машинтаа ирж түүнийг хатаасан буугаар буудаж манай хүн ч охиныг хамгаалан зүхтаана. Охиныг лифтэнд орох үед хөлсний алуурчин Жина түүний араас дагаж охиныг гэртээ орох хүртэл нууцаар дагна. Охин гэртээ орж ирэн гэрлээ асаасан ч ээж нь байхгүй байгаад их л айж сандарна. Сүхөөгч нөгөө хөлсний алуурчин Вүүжинд буудал шархтан зүгтсэн ч нөхцөл байдлыг гартаа авч Вүүжинийг харин агнаж нэг сөхөлтөөр л ухаан алдуулна авч явна. Түүний утсан дуудлага ирж утсыг нь сүхийг авахд хамтрагч Жина байлаа. Жинач санаатай юу ч хэлэхгүй утсаа таслаад охины араас ирж нууц код тайлагч програм ашиглана төгжээг тайлна. Үүнийг таамагласан сүхийг яарн гүйж ирэхэд хаалга нээлттэй охин байхгүй байлаа. Гэсэн нэгийг нь барьчихсан байгаа юм чинь бас учиртай. Вүүжинийг хүлж машины ард хийн авч явна. Энэ үед сугны ус босстойгоо уулзсан. Барилгын ажлын явцыг танилцуулж удахгүй нээлттэй хийх гэж байгаа тайлбарлаа. Юукэн түүнээс сүхийг яаж байна? Ямар нэгэн сэжигтэй зүйл байвал мэдээллийг түүнд даалгана. Сүхийг Вүүжинийг хөнгүү газар аваад ирсэн. Охины хаана байгааг асууна. Түүний хэрцгийгээр байцаана. Гэсэн ч мань хүн юу ч хэлэхгүй байгаа нь манай хүнийг их уурлуулнаа. Чи хэн юм бэ новшог орилж байтал уцанд дахин нууцлагдсан дугаараас залгаж охин чи надтай байна. Манай найстай яриулгэн. Жина түүнтэй ярьж чи зүгээр үү гэсэндээ энэ бол галзуу новш байна. Болгоомжтой байгаараа гэж түүн анхааруулна. Сүхийг түүнийг уулзаж солилцоо хий гэсэн чи Жина хамтрагчийг нь эхлээд хооллохыг түүнээс хүснэ. Сугны ус Кан нөгөө хоёр хөлсний алуурчин руу залгасан чи орилж байгаа чимээг сонсоод гайхаж байтал барилгын гадна талаас Сүхийг машинтайгаа орж ирэн тэднийг хүүс тэмтэрнэ. Шууд Кан Сунжуг барьж аваад охин хаана байна гэж асуухад Канч яаж мэдв те юу н охин бэ гэж гайхана. Канч зүгцаар өрөөнөөсөө ангийн бууга авч ирээд харагдсан болгоно л буудана. Ихэнхдээ барилгын баримл энтрийг нурааж сүйтгэн. Вүүжийн сүхийг тандаж эндээс авч явбал охиныг хаана байгааг хэлийгээд тэд машиндаа сууна тэднээс зүгтцгаана. Жина охиныг байранд аваад ирсэн хооллон хамтдаа ярилцсан. Та яагаад намайг барьцаалсан юм бэ? Ээж маань өвдсөн байгаа. Бидэнд танд өгөх тийм их мөнгө байхгүй л гэн. Жина түүнийг холлож дуусаад жижигөөрөнд хорж нохоогоороо айлгана. Хэрвээ зүгтгийг оруулдвал нохой маань чамайг хазан шүү гэж Имби охиныг айлгана. Сүхийг түлш авах хооронд Вүүжин зүгтж ойролцоох сэвэд орж ирээд гомн чанаж идээд Жинатай уцаар ярьж энэ хүн лав энгийн хүн биш байна. Машиных нар тесрэг бөмбөг байсан ба бас Канг болгож өгсөн гэдэл булсан бүхнийг ярина. Сүхийг түүнийг олж ирэхэд мань хүн гомн идэж байлаа. Түүнд дуудлага ирсэн нь Жина ярьж охин сайн байгаа унтаж байна гэд маргааш нь уулзаж солилцоо хийхээр болцгоо.
Энэ үед Юко барилга дээр ирсэн. Кан Сунжу сугны үсийг зодож буу тулгын юу болсныг олж мэдээд юунаас болж ийм асуудал үүссэн гэхэд шалтгаан нь ердөө Сүхэг түүний байр суурийг эзлэхийг гэсэн айдастай байсан тул Сүхэгийн хөнөөхөөр хөлсний алуурч нь явуулсан ч хөдөлгүүцсэн талаар хэлэхэд Юг бүү тулгын түүнийг Сүхэгээр оролцсонд их л уурлаж түүнийг ажлаас нь халж гуйрын туслахтаа бүгдийг цэвэрлэхийг тушаана. Кан Сунжуг авч явж байсан машин гинтэл усалцсан нь мань хүн бууж өгөлгүй Сүхэгийг хөнөөхөр явна. Сүхийг уулзахаар төгөрсөн газараа хүлээж байтал Жина гэрж байгааг мэдсэн Вүүжийн машинаас гарч зугтаана түүний машиныг дэлбэлсэн ч Сүхэг амьд байгааг хараад зугтацгаана. Эцэст нь тэдний мотоо хоцолдож Вүүжинийг машиндаа суулгана. Охины байгаа газар руу авч явна. Жина харин алхасаар энэ үед Юкийн өөрнийг туслах нь ирсэн хүлээж байлаа. Охиныг барьцаалж нохойг нь хэрцгийгээр хөнөөсөн байгааг хараад их л уурлана. Вүүжинийг хэгэл алгадаад л ухаан алдуулна. Сүхэгтэй харин хүч тэнцүү тулалдана. Гэсэж манай хүн боолгож байтал Вүүжи нэрээ түүний хүзэг нэг сөлбөж амийн хөнөөнө. Сангэд Сүхийг охиноос суллаад гартал гинтэл хаасаагүй тэсрэг бөмбөг идэвчиж дэлбэрэл болохоос өмнө ойролцох усан сан руу охиноо төврөн өсөрч ам аврагдана. Харин Жина Вүүжин хоёр ажиллагаа амжилттай боллоо гэд хэсэг Нью-Йорк явж амрын энтер гэдэл ярьж байтал машин түлшгүй болоод зогсно. Кан руу залгаад үлдэгдэл мөнгө авахар ярина. Гэтэл Кан байршил тогтоогчоор Сүхэгийг ирж хөнөөх байсан ч машинд нь Жина болон Вүүжин хоёр байгааг хараад хэл гайхан тэдний хөнөөх гэсэн ч Вүүжин хадаасны буугаараа түүний хоолой руу нэвт буудана. Сүхэг охины төвөр нь алхасаар тэдний дэрэгдүүр өнгөрч байгаагаар кино маань төгснө. Нэлээд хэдэн жилийн дараа Сүхэг охинтойгоо далайн хэрэг дээр сууж байгаагаар кино төгснө. За ингээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Кино төвчлөл сууг маань аль хэдийнэ 60,000 болжээ. Өдий хүртэл бичлэгийг маань үздэг та бүхэндээ дахин баярлалаа. Хэрвээ subscribe дараагүй бол яг одоо sub дараарай. Хэрвээ та sub дараагүй байвал яг одоо sub дарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Кино төвчлөл YouTube channel